Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар үзүүлж байна. Монгол улсын хүүхэд хамгааллын тухай хуулиас интернет хэрэглэх нь мэдээлэл авах, сурч хөгжих, хөгжим сонсох, кино үзэх, тоглох, сэтгэхүй хөгжүүлэх зэрэг олон талын боломжийг олгодог. Интернетийг болгоомжтой хэрэглэхгүй бол зохисгүй мэдээлэл авах, хувийн нууцаа алдах, үе тэнгийнхний дарамтанд орох, бэлгийн мүлжлэгт өртөх, хүний наймааны золиос болох зэрэг олон эрсдлүүд байна. Цахим орчинд танихгүй хүнтэй битгий найзуулаарай. Хувийн мэдээлэлээ танихгүй хүнтэй битгий хуваалцаарай. Интернетэд танилцсан бол биежилж бүү уулзаарай. Уулзвал хизээч ганцаараа битгий очоорой. Эргэлзээтэй эсвэл сэжигтэй тохиолдлыг ах эгч, аав ээжтэй хэлээрэй. Цахим гэмтэргийн талаар хүүхдийн тусламжийн 108, эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмтэрхтэй тэмцэх хэлцэд мэдээллээрэй. Цахим орчин дахь гэмтэргээс хүүхдийг хамгаалъя.